Мөр Маккензи Мөрийн тоглоом дээр дөлгөө мөрөнгө алдаа гаргасан гэж үзлээ. Үлдэр шүүжилтийг явуулсан. Багийн 5 дахь оноо боллоо. Заллаа төсвөгийн талбаар ороод ирсэн. Мөрийн нэмжүүл Тэмүүжин 3-аас эцсэн шидэлтэн оновчтой болж байна. Завхан Бродерс багийн энэ үйлдийн анхны оновчтой болж байгаа тоглогоо. Хүлээж авч чадсангүй дээ. Мөр урагшаа өгсөн Юма хурдан тоглоом гараад ирсэн. Сул 2 оног авсан. Онооны ярцааг Бродерсоос тэнцүүлж 5-5 болголоо. Эрдэнэ цогтыг хайж байгаа. Эрдэнэ цогт эргээ Жордан Толберт гэсэн хослол явсан. Энэ хүчтэй төгсгөлөөрөө Жордан Толберт Монголын үндэсний дээдлийг танигдаад удаж байна. Жордан Толберт шалцсан дамжуулалт дөлгөө мөрөн дээр ороод ирсэн. Дөлгөө мөрөнгийн 2 оноо. Их бөмбөгөө өрцсөн юм аа. Эргээд өөр дээр нь бөмбөг ирсэн. Их холоос холын шидэлтийг оновчтой болгож байна. Эргээд Завхан Бродерс онооны дэргүүлэлтэй. Эргээд Warren-ы дамжуулалтаар суур очир. Энэ тоглолтын хувийн 3 дахь оноогоо авч байгаа юм байна. Сландерс за энэ Эрдэнэ цогт бөмбөг алдсан. Гүр цог хурдан довтлогоор 2 оноо. Сая баг хоорондоо ойлголцсонгүй дээ. Зөрөөд бөмбөг таслагдсан Батуйг 2-ын голоор зүсээд орсон. Батуйгийн төгсгөл оновчтой боллоо. За Завхан Бродерсоос даштаа орж урд гарч ирээд тоглоогоо алдсан. Зөрөөд Warren-ы гой дамжуулалтаар Гамбатар тоглолтын анхны оноогоо авч байна. Шурдан хэмнэлттэй тоглолтыг төлөвлөж байна. Gavin Warren алхаад орсон. За алхамтаа удаашруулад хамгаалагчаа аргалчлаа. Задлаад өгсөн тулга холоос тулгын шидэлт оновчтой болсон. Нэг хамглан. За Батуйгийн бөмбөгийг нь тулга булаасан. Тулга хурдан тоглоом гарч ирээ 2 оноо авсан. Шидэлтийг амжилттай болгосон. За Ардинчин Миндойрийн сайн хамгаалалт тулгын дараалс нь 8 оноо байна. Багаас сэргээсэн гайхалтай довтлоо хамгаалтууд. Завхан Бродерс гүйцэтгээд байгаа. Devin Warren зөвж орж ирээд Сүрлийн араас ямартаж 2 оноо авч байна. Энэ удирдлагч Messi Knights баг үнэлтэд тоглож байна. Warren дахиад алхамтаа удаашруулсан. Энэ тоглогчийн алхамтууд хамгаалагчид маш их хэрэгэлцээг төрүүлэх юм аа. Jordan Толбертэд за энэ маш хүчтэй дамжуулалт Толбертэд ирээд 2 импорт тоглогчийн шоу тайм болоод өнгөрлөө. Энэ удаад үгүй гинэ. За Юман тэр өндөр гоё хаалтыг тавьсан. Зөрөөд Найцаас хурдан тоглоонд Эрдэнэ цогт өөрөө орж ирээ шууж идсэн. Очирот Эрдэнэ цогтын шидэлт оновчтой болсон. BCH Knights 2 онооны тэргүүллийг олж авлаа. Баасан дөрс түүнийг хамгаалж байгаа. Зүүн талд нь дараад үлдээсэн Jordan Tolbert. Зөрөөдөр ингээд 2 секунд өөрөө шидэхээс өөр сонголтгүй болсон. Шидсэн. Шидэлт оновчтой. Удаан хугацааны дараа багийнхаа тоглолтыг сэргээсэн чухал шидэлт байлаа. Warren Mackenzie Murray эсрэг хөнгөн байна. Солгой төгсгөл багийн 45 тоноо. Зугуурчийн самбар хурдан тоглоом. Эрдэнэ цогтууд гараад ирсэн 2 оноо авлаа. Эрдэрсэн Jordan Tolbert төгсөн дамжуулалт нэг хамгаалагчийн араар базар бүрт дамжуулалт өгөөл. Багийн 51 оноо 9 онооны тэргүүлэл сүүлийн 1 минут ажиллаад эхэлсэн. Гензи Мөр дөлгөө мөрөнгийн эсрэг баруун дарсан заавартай гой зай гаргасан хөөргсөн тоглоом оновчтой. BCH Knights-аас талбайд Warren Tolbert их хамгаалан базар бүр Эрдэнэ цогт гэсэн бүрдгүүн байна. Их хамгаалангийн холын шидэлт оновчтой болж 13 онооны зүрэг бий болголоо. Толбертын Сландерс Эрдэнэ цогт довтлоонд 10 секунд. Эрдэнэ цогт өөрөө баруун талдаа явсан. Дайчин тоглолт байна. Багийн 59 дэх оноо. Өөрөө ч довтлогоо дуусгач болохгүй тамирчин энэ удаад дундын шидэлт оновчтой болж 61 дэх оноог бичүүлж байна. Хувийнх нь 19 дэх оноо. Дамжуулах нь илүү ашигтай гэдэг маш хурдан хугацаанд шийдвэрээ гаргаж байна. Гүр цог эсрэг багийн олон дараас нь довтлооны раныг үгүй хийж Өмнө таслаас авсан оноо холын зайжилтуудгээд базар бүрд гой дамжуулалт өгсөн. Эрдэнэ цогтын дамжуулалтаар базар бүр багийнхаа оноог 2-оор ахиулж байна.
За энэ удаа тосч хамгаалаад байгаа Инх Амгалан Маккензи Муур бол ямар ч байрлалаас төгсгөж чадах тоглогч үү дээ. Инх Амгалан базар гүний заслан дээрээс Эрдэнэ цогтыг олоод өгсөн дамжуулалт хоолын зайн шилд оновчтой болж энэ тоглолтын хамгийн өндөр онооны тэргүүл буюу 16 онооны тэргүүл бий болж байна. Маккензи Муур маш хурдан бөмбөгийг шилжүүлсэн. Баасанд орж суул шидэлтэн амжилттай боллоо. За тэр жигжин дээрээс орог самбардаа дунчуудаа гэж харагдлаа сая. Үүд авсан дөлгөө мөргийн эсрэг зөрөөд алхаад орсон хөөргсөн тоглоом амжилттай боллоо. Жордан толбортоор суслаасан солгой төгсгөл баруун талаараа яваад хувийн 23 дахь оноо Эрдэнэ цогт иргэд бөмбөгийг татсан. Сэтгэл хангалуун биш тийм дамжуултанд бол. Маккензи Муур Элморт илүү дамжуултыг өгсөн. Элморын хүчтэй төгсгөл багийн 59 дахь оноо. Тооны секунд өмж байгаа. Жордан Толборт биеэр илүүхээ шахаад орсон. Элморыг үнээр илүүрч гинөө. Маккензи Муур өөрөө явсан. За сүүлийн довтлогоонууд бол Маккензи Муур төгсгөөд энэ да. No look pass Элморт ирсэн. За энэ залууч довтлогоо бүрээ ер нь цагирган дээрээс төгсөхийн ирмэлцдэг тоглож харагдаад байгаа юм да. Цэрэнбаатараас заслаа нэхэд байгаа Маккензи Муур их холоос шидсэн. Холын шидэлт нь оновчтой болсон. 66 дахь оноо. 20 онооны бос давж байна Маккензи Муур. Жордан Толборт дундаас өөртөө зай гаргаж идсэн шидэлт оновчтой боллоо. Warren Миндойрын хамгаалт сайн болсон шүү. Бөмбөг таслагдсан. Цэрэнбаатарын дамжуулалт Миндойрын гарт ирсэн солгоод өгсгөл. Багийн оног 2-оор ахиулж 69 дээр авчирсан. За Найцаас самрын асуулт тусдан таархан болж байна. Дахин нэг самрыг Миндойр авсан будагтал байд. Цэрэнбаатар дүлдээс нь дамжуулалт алдаатай төгсгөл амжилттай боллоо. За энэ Ганбаатар дохиод дэшиг явсан тоглоогоо алдчихлаа. Маккензи Муур самраас авлаа. За ингээд бөмбөгөө таслуулсан. Warren дараалсан шидэлт энэ удаа бүр заригтаач хүрсэнгүй. За дутсан бөмбөгийг нь харин сугар очир нэмээд 2 оноо олгож байна. хадгалагтай явсаар байна да. За Захан Бродерсээс одоо л 2 онооны зэрэг ойртуулж байрлалтай эхлүүлэх бол бас хожимд ч магадгүй. Маккензи Муур хүнд байдлаас багийнхаа оног 2-оор ахиулсан. Түүний хувийн 22 дахь оноо болж байна. Өөрөө дараад явсан. За хүчтэй хамгаалт хийлгүй. Оноог нь бол хөвчөж байгаа юм байна. Зөвхөн гарч ирсэн. Жидсэнгөө зөрөөд орсон. Дахиад нэг илүү дамжуулалт дөлгөө мөрөнд төгсөглөө. Багийн 91 дахь оноо. Маккензи Муур холын шидэлт тоономжтой болсон. 79 дахь оноо. За багийн энэ тоглолтод амьд байлгасаар байна да Маккензи Муур. Маккензи Муур. За Юма элбгийн тулга. Тэгэд энэ онооны зөрүүг ойртуулах боломжтой олон тоглогчид байгаа хэдий ч эсрэг талд нь Давин Warren. За суурачрын эсрэг зай гараад ирсэн. Ганбаатарын эсрэг явсан 2 оноо. Яг одоогийн байдлаар бол ихт ялагдлаа амсаагүй ердөө 2 хэн баг байгаа. Нэг нь Omni Эрдэнэт Miners. За нөгөө баг нь бол BCH Knights. За Найцын үтгээд 3 дэг амжилттай болоод бас хүснэгтийг эргүүлж ардаа үлдээсэн дашд орж дундын зай шидэлтэн угаагаад гараад ирсэн Цэрэнбаатар аваад нэмчлээ. Урагшаа өгсөн дамжуулт ямар гоё хараатай дамжуулт вэ? Devin Warren-ы зэхэр шиг дамжуултаар Ганбаатар багийнхаа 99 дахь оноог авч байна. Сугар очрыг сулсан, буцаагаад өгсөн дамжуулт Эрдэнэ цогт сувсуул. Холын зай шидэлт оновчтой болсон. Сябагийн хөлөгч хувийн 27 дахь оноог авлаа.